Өнөөдөр залбирлын 10 дахь өдөр. Өнөөдрийн сэдэв бол мөргөлийн цөм. Биеийнхээ эрхтнүүдийг зөв тус байдлын зэвсэг болгон нүгэл бүр гэж байгаа. Биеийнхээ эрхтнүүдийг нүгэлд өргөх зөв бусын зэвсэггүй болго. Харин үхлээс амьд болгогдсон хүмүүс мэтээр өөрсдийгөө бурханд өргөж биеийнхээ эрхтнүүдийг бурханд өргөх зөв байдлын зэвсэг болгоо. Ром номны 6:13. За энэ дээр бид мөргөлийн цөм агуулгаар яригдах нэ. За бурханд бууж өгöd өөрийгөө нээх нь бол мөргөлийн гол цөм юм аа. За бурханд бууж өгнө гэсэн. Тэгээ мөргөлийн цөм бол бурханд өөрийгөө өргөх юм гэсэн. За ийм хоёр агуулгын хүрээнд эхний ээлжинд ярий. Бууж өгөх гэдэг болон захирагдах гэсэн үгэнд хүмүүс төдийлөн дуртай байдаггүй. Энэ үг ялагдлыг илэрхийлж байгаа тул ялагч болохыг хүсэгчд дуртай байхгүй нь мэдээж хэрэг. Бууж өгөх гэдэг нь дайнд ялагдал хүлээх, тоглоомд хожигдох, эсвэл хүчтэй өрсөлдөгчдөө буултыг зэрэг муугар дүрслэгддэг. Энэ үгийг ямагт сөрөг утгаар хэрэгэлдэг. Жишээлбэл баривчлагдсан гэмт хэрэгтэн аюулгүй байдал хангагчд бууж өглөө гэж илэрхийлэгддэг. Өнөө үеийн өрсөлдөөнт нийгэмд бид хичээл зүтгэл, орлого, чармаатай зогсоолтгүй, огтхон шантралгүй бууж өгөхгүй бай гэж сурсан. Тиймээс бид бууж өгөх талаар төдийлөн сонсож байгаагүй. Хэрвээ ялалт бидэнд бүхнийг авчрах юм бол бууж өгнө гэж бодохын ч хэрэггүй. Мөн бид бууж өгөхөөс илүү ялах, амжилт байгуулах, давн туулах, байлдах, эзлэх талаар ярилцах дуртай. Гэвч бурханд бууж өгöd өөрийгөө нээх нь мөргөлийн цөм мөн. Бурханы агуу хайр нийгүүлсэд орох нь мэдээжийн зүйл юм. Бид өөрсдөө түүнд өргөдөг. Гэхдээ бид ихэнхдээ айдас юм уу үүрэг хариуцлагын улмаас биш хайраар өргөдөг. Учир нь их бурхан цорын ганц үгээ ертөнцид илгээсэн нь түүгээр дамжуулан биднийг амьд байлгахын тулд юм. Үүгээр бурханы хайр бидэнд илчлэгдсэн юм аа. Бид бурханыг хайрлсан бас харин тэр биднийг хайрлаж бидний нүглийн улмаас хүүгээ эвлэрүүлэл болгохоор илгээсэн юм. Үүнд л хайр байгаа юм. 1-р Иохан 4:9-10. Ром номын 11-р бүлэгт Паул бурханы агуу ивэлийн тухай тайлбарлаад амьдралаа бурханд мөргөл болгон өргөхөд бүрэн зориулахыг зөвлөсөн. Ийм дахтуунаараа бурханы өөрөвч сэтгэлээр та нараас хичээнгүйлэн гоё. Өөрсдийн биеийг бурханд тааламжтай, амьд, ариун тахил болгон өрг. Ингэх нь та нарын сүнслэг мөргөл мөн гэж ингэж хэлсэн байна. Бурханд өөрийгөө бүрэн нээх үед энэ нь жинхэнэ мөргөл болох бөгөөд бурханд баяр хөөргийг өргөх боломжтой болно. Дээрх ишлэлийн эхний болон эцсийн үгүүдэрт өргөх гэсэн үг орсон байгааг сайтар болоорой. Мөргөл бол бурханд өөрийгөө өргөх явдал юм гэж байгаа. Хуваараа бурханд өөрийгөө өргөх гэдгийг золиос Есүсийг эзнээ болгох, загалмайгаа өөрийгөө өхүүлэх, ариун сүнсэнд бүх зүйлээ даатгах гэх мэтээр янз бүрээр нэрлэгддэг. Харин юу ч гэж нэрлсэн бид түүнийг бодитоор хэрэгжүүлдэг байх нь чухал. Учир нь бурхан биднээс амьдралыг буюу бидний амьдралын бүхий л хэсгийг хүсдэг. 95% өргөх нь огтхон чангалттай биш. Бид амьдралаа бурханд бүрэн төгс өргөхөд саад болдог 3 зүйл байдаг. Нэгдүгээрт айдас, хоёрдугаарт биеэ өргөмжлөх, гуравдугаарт эмх замбраагүй байдал гэдэг. За тэгвэл би бурханд итгэж чадах болов уу гэж. Бурханд бидэнд хичнээн их хайртайг бид ухаардаггүй учраас өөрийнхөө амьдралыг өөртөө зохицуулахыг хүсдэг. Мөн бууж өгөхийг буруугаар ойлгодог.
Итгэл нь Бурханд бууж өгч өөрийгөө нээх гол хүчин зүйл юм. Бид Бурханд итгэхгүй бол өөрийгөө өргөж чадахгүй. Мөн бидний мэдэх ёстой нэг зүйл нь бид Бурханыг таньж мэдхээсээ өмнө түүнд итгэж чаддаггүй. Бид айдастай байгаа үедээ Бурханд бууж өгч чадахгүй боловч үнэн дээр хайр бол тэр бүх айдсыг арилгадаг. Бурхан бидэнд хичнээн их хайртай ухаарах тусам өөрийгөө Бурханд өргөхөд илүү хялбар болдог. Бурхан бидэнд хайртай гэдгийг хэрхэн мэдэж болох вэ? Тэр бидэнд маш олон нотлогоог өгсөн. Бурхан бидэнд хайртай гэж хэлж байна. Тэгэхээр би Бурханд итгэж чадах болов уу гэдэгтэр эзэн бүгдэд сайн. Түүний өршөөлөд бүтээл бүхнийхэн дээр байдаг. Дуулал 145:9. Та миний зам мөр хийгээд хэвтгийг минь наривчлан үзэж замнал бүрийг минь сайн мэддэг. Та нарын толгой дээрх ширхэг үс чинь хүртэл тоологдсон. Матай 10:30. Тэр биднээс нүдээс салгадаг. Тэр бидний амьдралын хамгийн жижиг хэсэгт ч тусал. Тэр бидэнд бүх баяр баясгалан мэдрэх хүчийг өгдөг. Энэ үеийн баячуудад бие бүтөө төрөнгийн тогтворгүй байдалд бүүнээд харин биднийг баясгах бүхнийг аривнаар хангаж Бурханд наа тэмээн. Чи тушааг 1-р Тимот 6:17. Та бидэнд мөнхөд унтуцах юм уу? Та бүх үеийнхэн тэлгэснээр байх уу? Тэр бидний төлөө сайн төлөвлөгөөтэй байгаа. Тэр биднийг уучлсан. Тэр уурлахтаа удаан. Бурхан биднийг төсөж байгаагаас ч илүүгээр биднийг хайрладаг. Үүнийг хамгийн тод томрон илэрхийлэх зүйл бол Бурхан бидний төлөө хүүгээ золиослов. Учир нь та нарт зориулж байгаа төлөвлөгөөнүүдийг би мэдэх бөгөөд тэдгээр нь та нарт ирээдүй ба найдварыг өгөх гайхамшигын бус сайн сайхны төлөөх төлөвлөгөөнүүд юм а гэж эзэн тунхаглаж байна. Ирема 29:11. Эзэн нийгүүлсэнгүй хийгээд өршөнгүй, уурлахтаа удаан, хайр инэрлэр агуу их юм а. Гэтэл бидний нүгэлтнүүд байхад Христ бидний төлөө өгснээр биднийг хайрлах хайраа Бурхан харуулсан билээ. Бид хэмжээ хязгаараа хүлээн зөвшөөрөх ёстой. Бид Бурханы хувьд хичнээн чухал оршихуй болохыг мэдхийг хүсэж байвал Есүс загалмай дээр гараа дэлгээд би та нарт ийм хайртай чамгүйгээр амьдрахын оронд үхлийг сонголоо гэж хэлж байгааг хараарай. Бурхан боолын эсрэг хэрцгий хяналт ч юм уу хүчирхийлэл хэрэглэж алавдан буулт хийлэгдэггүй. Тэр бидний найдварыг эндэлгүй биднийг ятгахснаар бид өөртөө чөлөөтэй нэх боломжтой болдог. Бурхан биднийг хайрлаж чөлөөтэй болгодог. Бид түүнд амьдралдаа өргөхөд ямар нэгэн саадгүй чөлөөтэй байдаг. Хэрвээ түүнд амьдралдаа бүрэн өргөвөл тэр бол догшин нэгэн биш, харин аврагч эзэн. Өндөр тушаалтан биш, харин ах トゥ дарангуйлагч биш, харин найз болохыг олж мэдэж болно. За тэгвэл бид хэмжээ хязгаараа хүлээн зөвшөөрөх ёстой. За энэ юу гэсэн үг вэ? Бурханд бүрэн төс бууж өгөхөд бидэнд цаад болдог хоёр дахь зүйл бол бардам зам юм. Бид энгийнийг бүтээл бөгөөд бүх зүйлийг хариуцагч биш гэсэн үннийг хүлээн зөвшөөрдөг. Энэ нь эрт дээрээс оршиж ирсэн уруу татлах юм. Чиний нүд нээгдэж Бурхан шиг болно. Эхлэл 3:5. Түүнээс эдсэн тэр өдөртөө нүд чинь нээгдэн Бурхан шиг болж сайн мог мэдэх болно гэдгийг Бурхан мэдэж байгаа гэжээ. Тэр шунал бүрэн төгс захирах гэсэн шунал нь бидний амьдралд сэтгэлийн дарамтын шалтгаан болдог. Амьдрал бол тэмцэл. Харин ихэнх хүмүүс бид Яаков шиг Бурхантай тэмцэж байгаагаа ухаардаггүй. Тэрхүү тэмцлээр дамжуулан Бурхан шиг болохыг хүсдэг боловч тэр тэмцэлд ядах нэг зарга бидэнд байхгүй. A.B. Tozer хэлэхдээ олон хүн одоо хүртэл түгшүүртэй амьдарч одоо хүртэл хүний амьдралын утга учирыг хааж цааш ахиж чадахгүй байгаа учраас тэд өөрсдийгөө одоо хүртэл бүрэн орхиж чадаагүй байгаа юм. Бид одоо хүртэл өөртөө тушаад бидний дотор Бурханы хийж байгаа ажилд оролцох гэдгээ. Бид хүн учраас хэзээ ч Бурхан шиг болж чадахгүй.
бид бурхан болох гэж хичээвэл эцэст нь сатан шиг болно. Учир нь сатан бурхан болох гэж хичээсэн юм. Бид хүн төрлөختөн төдий болохоо толгоогоороо мэддэг боловч зүрх сэтгэлдээ хүлээж авдаггүй. Энэ бол бидний дүр төрх юм. Бид бол хүн төрлөختөн төдий гэсэн үнэнийг оюун ухаанаар хүлээн зөвшөөрдөг боловч өөрийнхөө хэмжээ хязгаартай тулгарвал түгшиж уурлах бөгөөд илүү том биетэй эсвэл жижиг биетэй, илүү ухаантай, хүчтэй, авьяаслаг, илүү үзэсгэлэнтэй, илүү баян чинэлэг болохыг хүсдэг. Бид бүх зүйлийг авч бүхнийг хийхийг хүсдэг боловч тэгж чадахгүй болохоор уурладаг. Тэгээд өөрт нь байхгүй зүйлийг бурхан өөр хүнд өгснийг мэдвэл атаархаж хорсон шаналлд автдаг. За тэгвэл буулт хийхээ учир гэж юу юм бэ? Бурханд буулт хийх нь дуулууртай сайн байдлаар илэрдэг. Бурханд буулт хийх гэдэг нь хүлцэнгүүгээр байлах, хувь заяатайгаа эвлэрэх, эсвэл завхуурах шалтгаан биш ээ. Бас бодит байдлыг хүлээж авахгүй байхыг хэлэхгүй. Эсрэг утгыг нь ч илэрхийлж болно. Бид амьдралаа золихыг, түүнчлэн өөрчлөх ёстой зүйлийг өөрчлөх тэмцлийг ч илэрхийлж болно. Бурханд амьдралаа өргөсөн хүмүүс заримдаа Бурханы оронд тэмцэх дуудлага авдаг. Бурханд буулт хийн гэдэг нь аимхай хулчгаар бусдын уланд гიშгүүлсэн ч зүгээр л сууж байхыг хэлдэггүй юм аа. Мөн ухаалаг бодол санаагаа орхихыг хэлдэггүй. Бурхан бидэнд бодол санах хүч чадварыг үр ашиггүй өхүүлгэж өгөөгүй. Бурхан зүгээр л үйлчлдэг роботыг ч сонгоогүй. Бид Бурханд амьдралаа өргөж буулт хийн гэдэг нь бид өөрсдийн зан чанарыг дарж орхино гэсэн үг биш. Бурхан бидний өвөрмөц чанарыг ашиглахыг хүсдэг. Өвөрмөц чанараа Бурханд өргөх тусам энэ нь илүү эрчимждэг. Луис хэлэхдээ бид Бурханд буулт хийх тусам жинхэнэ төрхөө олдог. Учир нь Бурхан биднийг бүтээсэн юм. Тэр анхнаасаа л биднийг өөрөөр бүтээсэн. Бид Христэд итгэж өөрийгөө түүний зан чанараар нь дүүрэхэд сая жинхэнэ зан чанартай болно гэсэн байдаг. Буулт хийх нь дуулууртай байдлаар сайн илэрдэг. Хамгийн сайдэрдэг. Бид түүний шаардж байгаа бүх зүйлд за эзэн гэж хэлдэг. Үнэн дээр үгүй эзэн гэж хэлэх нь зөрчил болох бөгөөд бид дуулууртай гэжээ. Бид хүн учраас хэзээ ч бурхан шиг болж чадахгүй. Тэгээд бурхан дуулууртай байхаас татгалзчихад Есүсийг эзэн гэж дуудах нь аргагүй юм. Петр шөнийн турш нэг ч загас барьж чадаагүй боловч Есүсийн түүнд дахиад нэг оролдоод үзгэж хэлсэн үг нь буулт хийж дуулууртай дагсан. Буулт хийх нь дуулууртай байдлаар хамгийн сайн илэрдэг. Дуулууртай дагсандаа Симон эзэн би чүнчингээ зүлрэн загасчлаад юу ч барьсангүй. Гэвч та хэлж байгаа бол тороо хаяад үзье. Лук 5:5. Буулт хийдэг бүх хүмүүс Бурханы үгийг ойлгоогүй ч дуулууртай дагдаг. Бүрэн төгс өргөх амьдралын бас нэг тал нь итгэл юм. Авраам хаашаа явахаа мэдэхгүй боловч Бурханы удирдлагыг дагсан. Ханна хизээ гэдгийг мэдэхгүй боловч Бурханы төлөвлөсөн цагийг хүлээж байсан. Мария юу болохыг мэдэхгүй боловч Бурханы гайхамшигт найдаж байсан. Мөн Мосе яагаад янз бүрийн зүйл болоод байгааг мэдэхгүй боловч Бурханы зорилгод итгэж байсан. Энэ бүх хүмүүс Бурханд амьдралаа бүрэн төгс өргөсөн юм. Бид бусад хүмүүсийг удирдах юм уу? Өөрийнхөө бодлыг тулгах нөхцөл байдалд хориг хязгаар тавих гэж хичээхээ оронд бүх зүйлээ Бурхан даатах үедээ бид түүнд буулт хийснээ мэдэж болно. Бүх ачаагаа буулгаад Бурханд дүүрвэл бид үргэлж хариуцлага хүлээх хэрэг байхгүй. Библи ингэж хэлж байна. Эзэн дотор дуугүй байж түүнийг төвчээртэй хүлээ. Өөрийнхөө замаар амжилт олгочоос хорон башир явуулгаа биелүүлдэг хүнээс болж бүү эвдүүц. Амьдралаа эзэн дөргөж түүнийг төвчээртэйгээр хүлээ гэсэн.